За тэгэхээр би та бүхэнд өнөөдөр 2 дахь лайв хүргэхдээ дараагийн лайв нь хэрхэн яаж Чингисийн Монгол болгоо баталгаажуулах вэ гэдэг асуудал байгаа юм. Тэгэхээр Чингисийн монголчууд өнгөрсөн түүхэнд яг юу хийсэн юм? Хүн төрлөختөнд ямар гай болсон юм? Бас ямар гавьяа байх болсон юм гэдэг асуудал байгаа. За гай болсон гэх юм бол хар угруудын төр улсыг дахин Монгол улсын нутагт Монгол улсын газар нутагт дээр эргэн сэргэн мандахыг таслан зогсоосон тангадуудын түүхэв соёлыг дорны төмөн жилийн түүхэв соёлтой хамт үрд мөхөл сүрхийг хүлээсэн. Тэгээд одоо тангадын гур гүр төрийн гурыг нь устгаж, эрийг нь устгаж, эмийг нь хожоо устгах замд нь хүлээсэн. Тэгэхээр нэг сонирхолтой юм байдаг нь одоо Манччин улсын үед зүүн гар 4 ордууд гэ гараад ирсэн. Түүнээс өмнө энийг бас хараахан хэн болгон мэддэггүй, зарим нь бүр их шинээр үүссэн мэт ярьдаг. Энэ ямар учиртай юм бэ гэхээр энэний өмнө та нарт нэг Монголын хуваагдлын тухай ярих хэрэгтэй болж байгаа. Монгол хэрхэн яаж хизээ хуваагдаж байсан бэ гэж. Тэгэхээр нөгөө нэг Хабул хаан, Амбгай хаан энтрийн түүх бол хар гиданы соёл иргэншлийн төгсгөлд яг манжуудыг мөхсний дараа халахуд тангад тусгаар тогтнолоо олж авах гэж оролддог шиг үйл явдал өрнөсөн байгаа юм. Түүхийн бичиг баримтаар бол тэгж таардаг. Ингээд одоо хар гиданаас тусгаар тогтноод хар гиданы төр улсын одоо мөхөл суурилын дараа бие дааж оролдох гэж байсныг алдаатай үйлдэл эцэстээ өөрийнхөө охиныг дагуулж аваад хурмилж явах гэж оролдоод охиныхаа биеийг үнэлж явсан эзэн хаан нь одоо татаруудад онцлогдож зөрчид алтан улсад очиж цовдлогдсон явдал байдаг. Тэ. Энэ бол та бүхний бахархалтай түүх. Гэхдээ бас одоо бахархлын чинь төгсгөл хэсэг. Тэгэхээр энэ яг чухам юу болсон үед явдал вэ гэхээр татарт 13 удаа ялагдсан. Татарыг ялж чадаагүй тэр түүх явдал. Ягаад татарууд энд дундуур нь орж ирв гэхээр татарууд бол нөгөө хар баг кредийн нутагт байдаг. Шахах хотогт олддог татарууд давталж ирсэн газраас ийм байтар мэтэрийн татаруудын түүхэв соёл гарч ирсэн явдал. Тэгэхээр энэ монголчуудын түүхэв соёл бол маш их шаталсан тийм одоо ховсон өөрчлөгдсөн түүхэв соёл байдаг. Энийг бол та нар ялгаж харж чаддаггүй. Жишээ нь агуу Монголын түүхийг та нар огт мэддэг. Өөрөөр хэлбэл Есүкбаатрын өвөг дээдсийн түүхийг мэддэг. Агуу Монголын түүх мандаж байхад адгийн дорны түүх төгсгөлөө хийж байсан нь татарт онцлогдож явсан тэр тарчлаанд дорны түүх. Тэгэхээр энэ түүхийн давтамж яг одоо тохиож байгаа нь дорн зүгийн дорныхны алигаа алдсан, ааша барсан яг одоо хүн төрлөختний хөгжил дэвшлийн адагт нэгдсэн тэднэртээ энэ зэрэгцэж чадахгүй байгаа дорой сул муу орчхон түүх. Өнөөдөр Хятад сансарт нисч байна. Азийн бар улсууд босч ирж чадсан, Азийн луу улсаж босч ирж чадсан л байх. Харин халахын сэргэн мандалд хизээ болох юм бэ? Та нарын нөгөө гайхуулаад байдаг халахын сэргэн мандалд түүхийн күрдээ ухраасан. Энэ ухралт 2 удаа болсон. Нэг нь манжаа салан тусгаарлахтаа ухраад манжаа хааны зарилгаар төвдөд нэгдсэн түүхээ баталсан. Энэ бол 1911 он. Энэ 1911 он чинь өөрөө 6 дан түүхийг эхлүүлсэн. 1905 онд дууссан дорны дорой бөөрэн түүх Могон бэлчээр ба Адууны бэлчээр хоёр салан тусгаарласны дараа та нар хар кредийн хар төнгөд төвд эзэн богд хаана өргөмжилсэн. Ягаад гэхээр та нар Чингисийн монголчуудыг Хятадд зааж өгөө алуулцдаг байсан. Энэ үйл явдал хизээ болсон бэ? Хувлааны үед болсон. Баримт нь хаана байна вэ? Енисей мөрөнд байна. Енисей мөрнийхэн юу юм? 1204 онд Тэмүжин Чингис хаан 3 мөрний ихэнг шалгаж 3 морины эхэнд
Монголыг ойртуулахгүй байх ажиллагаа хийсэн. Энэ ямар мөрөмдөд вэ? Энэ 3 мөрөн бол 1-т Чуй, 2-т Йинсэ, 3-т Кэрлэн мөрөн. Тэгэхээр 1204 онд Темүжин Чингис хаан яг юу хийсэн бэ? Тэр он юу хийсэн? Бухын орныг захирах. Атила хааны үйл хэргийг эхлүүлсэн. Бухын орныг захирах. Тэгээд яасан? Жирэмсэн эмийн шейх газар жижиг тоглын бэлчээр нутгийг 1205 онд Жамуухтай байлдаж төгсгөл хийж энэ үйл явдлын төгсгөл Тагны нуруунд болж байгааг баталсан. Тагны нуруу гэдэг бол Тэсийн голын адагт байх нэгэн дов. Тагны урайхачууд гэдэг. Урайхачуудыг туваг хизээч саяны гэдгөө. Тэр бол тагных нь. Тэгэхээр энэ тагны урайхачууд бол Тоба нуур, Тоба галтуулын гаралтай тийм туваачд гэдэг нэр хаяг нь аль хэдийнэ нөгөө Номхон далайн хамгийн доод Түнэр харанхуй Ёроолын баруун эргээс эхэлсэн түүхэв соёлтой холбоотой. Тэгэхээр Монголын хуваагдал гэдэг бол маш олон янз. 12 жилээр хуваагдана. 4 зүгийн наран тэнцлэр хуваагдана. Түүнчлэн Ахмадын агуу үеийнхэн, Ахмад үеийнхэн, нийлх балчрынхан гэж хуваагдана. Та нар бол нийлх балчрын удам. Нийлх балчрууд яагаад ингэж Ахмадын төрийг булаадаг вэ гэдэг үзүүлэх сургалтыг баг хар кредүүд, их хар кредийн төрийг булаасан Тойрол хааны нутагт Монгол хэмээхүйг устган сониож кайф авдаг иргэдийн 3 дахь мянганы 6 дахь сонгуулийг та нар хийж байгаа. Энэ бол та нарын тангад ёс төрийг дэлхийд дахинд хамтдаа дуусгаж байгаа хамгийн адаг төрч ёс. Тангад төр өөрөө өөрийнхөө хөгжлийн зам мөрдөөр бас зохих хэмжээний иргэншсэн, соёлжсон, хүмүүнлэг байдалд шилжсэн дүр төрхөд өчнөн байгаа. Евразия, Евроинди соёл иргэншил бүгдээрээ тангадах. Энэ бол хамгийн сүүл үеийн гурвалсан төрч ёсны соёл иргэншил. Түүнээс гадна та нар бүгдээрээ мэднэ. Үсэг сүүжний яс шиг гэлбэртэй Ёроолын галт уултай Атлантын далайн соёл иргэншил байна. Дугуй цагираг хэлбэртэй галт уулын цагирагтай Намхан далайн соёл иргэншил байна. Энэ 3 далай гуруула галт уултай усан дор байдаг. Тэр усан дор байгаа галт уулны итгэвчгээр арга бидэг хоёроо устгачдаг тийм тангадын соёл иргэншил. Дөрөвдөх нь хот мөсөн далай түүний дор асар их хэмжээний галт уул байгаа. Тэр нь итгэвчээд хамаг мөсийг нь хайлуулад хот туулыг дуусгаж байгаа үйл процесс явагдаж байгаа. Дэлхийн дулаалал гэдэг бол ерөөсөө дээд мантид болж байгаа үйл процесс. Дэлхийн дулаалал бол зөвхөн дээд мантид болж байгаа үйл процесс. Харин дэлхийн дулааны улирал гэдэг бол астрономийн зуны улирлаар зуны наран тэнцлэр мөслөг хайлж цэнгэг ус урсаж цэнгэг уст Хөх Монголын шинэ он тооллыг эхлүүлсэн Хөх Монголын их Бэргина алтан бэргэн их бэргэн дэлхийд дахныг захирсан Хөх Монголын эх орон гэж байна. Түүнийг Палатитис тэнгисийн айсав буюу өнөөдрийн энэ газар дундын тэнгис, Каспийн тэнгис, Харт тэнгис, түүнчлэн Монголын 33 говийн айсав энэ бүхэнд хамаардаг. Яг одоо би ундааны гол мөнх авааны голын ундрагыг нээх гэж оролдож байгаа нь бүтэлгүй болж байгаа нь зүгээр л халахууд киттийг захирч чаддаггүй баталгаал болж байгаа юм. Киттийг захирахын тулд 3 газраас киттийн бомбын эрнийг эхлүүлнэ. Темүжин Чингис хаан энийг эхлүүлээд тэр 3 бомбын эрнийг хэн захирдгийм бэ гэдгийг зааж өгөхийн тулд киттийн чанчин бомбыг араасаа дагуулж явсаар байгаад
Доглон төмрийн нутагт аваадсан байдгийг. Маш сонирхолтой. Яагаад гэхээр хасгуудын нэрлээд байгаа. Чимкан гэж нэрлээд байгаа. Тэр ууд бол Эртний усан гадвын үед далайн ороод байгаад хожин өргөгдсөн уул. Тэгэхээр та нар бол Чингис хааныг зүгээр л нэг усан далайн хаан гэж төсөөлөд байгаа. Гал бар жил усан далайн хаан Тэмүжин Чингис дэлхийд танигдаагүй. Тэр магмын чулуун их болсон 6 зүйл, хүү болсон 6 зүйлийн 12 давхрахтай галт уулын магмын лаван далайн хаан байсан. Тэр ариун галын хаан, ариун газрын хаан, мөн ариун усны хаан. Дорныхан гэдэг бол мөсөн дороос босч ирсэн тийрэнгүүд, альбангууд, шар усны ундрахтангууд, хар шар ус уухт заяатангууд. Тэгэхээр би та нарт өнөөдөр яагаад энэ өвг дээдсийн догшрол дамжаад байна вэ гэхээр сонгуул болж байгаа цаг мөчн тэнгэрт байгаа дээдсэд, халахын дээдсэд, халахын өндөр гээгэнтэй хамт 1691 онд энэ богд уулна төр хурахын цан үйлийг хийж байсан хангуудын сүнс яг л Бээжинд нэг ховлын күүгийн өхөд болж дурын хатад күүгээ хөтлөөд Монголын төрийг Бээжинд булан авах ажиллагааг хар кредит нутагт өргөжлөж байна гэж үнэлээд байгаа юм. Тэгэхээр энэ олон хүмүүсийн нэр дэвшээд их орон гэдэг байгаа нь тэд нар хизээч Монгол их орныг хайрлан хамгаалдаггүй. Та нар угаасаа мэднэ. Ямар ч улсын хурлын гишүүн Монгол орныг хайрлан хамгаалсан тийм түүх кейс бодит байдал байхгүй. Яагаад гэхээр бүгдээрээ Монголыг ухна, бүгдээрээ Монголын нутгийг цөмлөн, Монголын нутгийг хоослно, Монголын нутагт халтаа үйлдэл хийдэг. Хин ч өнөөдөр эко гэж ярьж байгаа нь бүгд буруу. Яагаад гэхээр та нар өнөөдөр алан гэдэгч эко, алан гэдэгч эко күнс та нарыг халах хүнийг кинэгч бай. Дэнкан сулвтар бол ялангуяа 9 ба түүнээс доош бол алан гэдэх устгах тийм эко күнс идэж байгаа. Яагаад гэхээр 13 бол устдаггүй, мөхдөггүй алтан цагираг үүсгчдэг. 9 бол эрсдэлтэй. Эцэг их хоёрынхаа хаврын зуны намрын наран тэнцлийн хаалга уйдан хатвчтай 9 цагийн нарны гэрэлгээг 12 болгож чадсан хүн бол Тэмүжин Чингис хаан төрж байж гүйцэтгсэн өвлийн наран тэнцэл, өвлийн астрономийн өвлийн улирлыг эхлүүлэх 12 дугаар сарын 22. Энэ бол Номтой ордод зүйл хамаарах, энэ бол эвэртийн Ямаа нэврээ ордод зүйл хамаарах өвлийн наран тойлд хамаарна. Тэгэхээр би та нарт нэг л зүйлийг сануулгах гээд байна. Өнөөдрийн энэ Монголд болж байгаа энэ босромог үйл явдлыг өвг дээдэс хараад баясаад жаргаад сууж ин гэж та нар бодож гин үү? Үгүй. Монголын төрийг дахин хэсэг бүлэг дуурчид, хулгайчид, хулгаалan авах санаархал хийж байгааг нь давтамж гэж дээдс үзэж газар догшрлоо илгээж байх юм. Тэр догшрлыг нь та нарт илгээхгүй бол би нөгөө тэргэл хяашиг шараатаа утгагдана. Би тийм шараатаа утгагддаг удам биш. Яг өнөөдрийн нэр дэвшиж байгаа, нэрээ одоо батламжиж байгаа энэ хүмүүс бол бүгдээрээ Монгол төрийн эсрэг явж байгаа хүмүүс. Яагаад гэхээр тэд алтан төр, ахуй төр хоёр дахь жарнаа дуусгаж байхад алтан эрнээ эхлүүлээд шүү. Гурав дахь жарныг эхлүүлэх көлийн хориг тавих гэж оролдож байхад эсэргүү төрийн үйл хэргийг үйлдэж бүтээхээр нэр дэвшиж олны дунд
оодорч гүйх гэж байгаа халуунд халуутсан нэг тугал бэрөөний оодрааны явдлыг хийж байна гэж загнаад байх юм. Тэгэхээр энэ одоо юу болж ийн үү гэхээр Монгол төр аль хэдийн эргэн сэргэн мандаад 120 жилийнхаа ойг хийх гэж байгаа. Нэгэнд 2 жарны өнгөрчөөд байхад 3 дахь жарныг эхлүүлэх боломж олдохгүй байгаа нь дэлхийд дахинд Монгол хэмээх үг устгах гэж байгаа. Хар кредүүд, халахууд, тангадууд хэмээх, хорь төмдүүд хэмээх ийм ус үндэстнүүдийн бусармаг үйлдэлийг дээрээс таслан зогсоохын тулд бүх нийтийн устгалын ажиллагааг дорн зөгт эхлүүлэхээр зорж байх юм. Энэ үеийн нүрт муу үйлийг дэмжсэн хэд вүлээ? Эсэргүүцсэн хэд вүлээ? Зөв эсэргүүцсэн үү? Энэ асуудал их чухал. Хүн болгонд нэг их орон ярьдаг. Та нарт ай ханам их орон байхгүй. Тэргэл улаан наран ээж их орон байхгүй. Тэргэл улаан саран ээж их орон байхгүй. 15-ны сар дор залрах алтан мөнгөн бурхтын их орон байхгүй. Та нарт юу байгаа юм бэ? Хар тангадын харгас гэрцгээ алан гэдэгч хар тэргэл их оронд байгаа. Тэр хар тэргэл их орон чинь бар сарын битүүн. Арслан захираагүй байж барыг захирдаггүй учраас тэргэл хяад арслан сард энэ асуудыг шийдэхийг даалгасан. Тэр өөрөө дунд нь зохиомжилж яваад газар тэнгэрийг мэдээллийн зөрөөнд оруулсан. Ер нь бол дэлхийн монголчууд арайдугаар 2 удаа Күнүүгийн он тооллыг эхэлж байгаа. Тэр тэргэд улаан наран саран өдөрт нэгдэхийг та нарт уриалсан 2 удаагийн нэвтрүүлэгт оролцоход хөтлөгч тэр сэдвийн тухай нэг ч асуугаагүй. Нэвтрүүлгийн эцэс тэргэд улаан наран саран юу байдаг дүрсэл гараад дууссан. Өнөөдөр та нарын сэтгэж итгэж байгаа бүх юм бол хар тангадын тэргэл хар өдрөөд тэргэл хар сар. Өөр та нарт хүсэл мөрөөдлийн дээж байхгүй. Тийм учраас одоо 1000-ны ноёныг тохон томилж байсан 1206 оны үйлдэлийн үргэлжлэл болгож шинэ 1000 орхи айлыг л авраа хамгаалах боломжтой гэдэг стандарт гарчаад байна. Түүнээс бусд нь аврал үгүй. Тэгэхээр хар тангадууд, хар кредүүд хэрхэн яаж мөнгө тэнгэрийн хүчин дор хэнийг юуг айлган сөрдүүлэх гээд байгаа. Тэр мөнгө тэнгэрийн хүчин чинь баруун зүгээс ирэх цасан шуурга, баруун зүгээс ирэх газар хөдлөлтийн долгио, баруун зүгээс ирэх үерийн ус, хар үйл, байгалаар нь залхаан цэвэрлүүлэх ажиллагаа. Та нар энэс залхахгүй байна уу? Та нарыг Монголын тэнгэрийн муухай аран шингаар тасралтгүй залхаан цэвэрлүүлж байна. Энэ залхаан цэвэрлэлд күн малын мөргүү болтол үргэлжлэх шийдэлт хүрчээд байна. Яагаад гэхээр та нар Алтан ордын улсын 2 жарныг эсэргүүцэгчэд яаж 1206 онд Алтан орд улсын шинэ түүхийг эхлүүлж байхад түүний үргэлжлэл та нар тангад номд Төв Дэзэн хаан залж байсан. Тэгээд юу болсон? Тэр нь гамингийн шарангоор ороод эцэстээ та нарт тангад төрж ёсны битүүн үлдээгээд өгчихсэн. Тэгэхээр энэ битүүнийг та нар хагалж чадах уу? Хизээж чадахгүй. Хааны үйлийн үрээр бүтсэн үйлийн үрийг хар зард хизээж устгаж сонирч чаддаггүй. Зиндархан гэдэг бол хааны муу үйлийг сайн хаан шийдвэрлэнэ. Муу хааны муу үйлийн үрийг сайн хаан
тасчиж кэрчиж тэрнийг устгаж сониож таслан зогсоож чадна. Яг тэр процесс нь явахгүй байгаа учраас өнөөдрийн Монгол оронд хамгийн муу муухай бүхний стандарт оргилдээ хүрсэн. Дэлхийн дулаардын хамгийн их дулаард энд болж байна. Цаг агарын хамгийн муу муухай үзэгдлүүдийн үргэлжлэл байнгын дэхэлж байна. Та нар Тэнгэрийн муухайгаас айдаггүй, залхдаггүй хүмүүс юм байна. Бүр сая харсандаа тэр Килэн хараа уулнаа очоод тэгээд одоо тэрнийг Монголтой холооход тэр нутагт цаг агаар амгалан тайван харин Монголд зурус газрын шорон шуурга болсон. Тэр зурус газрын шорон шуурга 90-ээс 70 км наашаа үргэлжилсэн байдаг. Цаашаага бас үргэлжилсэн байдаг болох нь тогтоогдсон. Жолооч нар угаасаа мэддэг яг тэр хүрээд энэ шорон шуурга зогсон. Тэр хүртэл эсн шорон шуургаар машиныг нь дочилдно. Тэгэхээр байгалийн гамшигт үзэгдэлд залхаан цээрлэгдсэн тэнгэрт адлагдсан ард түмэн гэдгээ үл ойлгож амьдраад бас тэнгэрийн явдлаар тоглоом хийж байх нь үнэхээр өрөвдөлтэй. Хар гэрээд хар тангадуудад халахуудад та нарт мөнгө тэнгэрийн хүчин хэмээх ямар ч ойлголт байхгүй. Хэрвээ та нар мөнгө тэнгэр гэж ярих юм бол тэр чинь мөнгө нартай холбоотой үзэгдэл. Тэнд бол дэлхийн дотоод цөмтэй холбосон магмын урсгалын амьд холбоос байдгийг. Тэр ерөөсөө энергийн шугамыг дээш доош нь оруулж гаргаж чаддаг. Саян бол ерөнхийдөө загсны эрен дуусч могоон оронг устгах ажиллагаа явагдсан. Тэр их нарны салхивал гинт хамаарх нь тодорхой. Одоо яг жамуухын төгсгөлийн цаг үе, дахин жамуух эргэн сэргэн мандах цаг үед та нарын сонгуул тохиож байгаа нь эргэлт буцалтгүйгээр устгах ажиллагаа тэнгэрийн шийдэл болчиход байна. Өөрөөр хэлбэл та нар цэнгэг ус уух заяагүй болж алтан аягандаа хор залгиж, хор ууж, нэлх сэнгүм шиг үхэх тэр сонголтоо хийх хар үйл зангирч хатуу тавилангч нь тэнгэрт бөхөлж байна. Би та нарын энэ төрөгдлийг арилгах замыг л зааж өгч байгаа болохоос биш, би та нарын энэ мөнхгийг чинь зүгээр сануулгах гээгүй. Тэгэхээр Монгол хэмээхэн гайхамшиг, Монгол хэмээхэн мөн чанар, Монгол хэмээхэн дэлхийд гайхагдах гайхамшигын нэг бол Гүйг хааны бичсэн загтал. Тэр бол каталогийн шашныг унгах урьдчилан ажиллагаа хийж төгсгөлийг нь би одоо гүйцэтгэх гэж байна. Тэгэхээр 3 мэрэгдэд давтлах үйл ажиллагаа зүгээр л нэг 3 хулх цэцнийг устгах ажиллагаа биш. Энэ бол дэлхийд дахинд 3 шашныг унгах, түүнийг ахин дахин шинжлэх энэ үйл процесс. Тэгэхээр их монголчууд буддийн шашны шинжилгээг богд занхаар хийлгэхдээ буддийн шашны 3 үеийн сургаалыг 4 дахь үед нь оруулж өгч байж Монголын улаан малгайд бүх шашны тэргүүн байхыг төвдөө өндөрдөг тунх гэлсэн. Богд занхын эрх бүхий тамгыг зүүн гар 4 ойрдын галдан атгаа төвдөөс буцсан төвдөө түнд өгөөд буцаасан нь бол богд занхуу зүүн гар 4 ойрдын хааны үйл хэргийг төвдөн өндөрдөгт гүйцэтгсэн болохыг баталдаг. Энийг төвдөд өөрснөө хүлээн зөвшөөрч түүний тамгыг галдан өгч явуулж байгаа нь батлана. Инхүү галдан күрлийн нэрлийг захирах күрэл тамгатай, мөнгө төмрийн нэрнийг захирах мөнгөн тамгатай, алтан нэрнийг захирах алтан тамгатай, 17 дугаар зуунд
алтан бомбын нэрнийг эхлүүлэхэд халахууд манчлан нийлж эсэргүү дайнд орсон. Одоо энэ Манжийн хааны түүний тэнгэрийг тахих зан үйлийг ар халахад толгойтой көлтэй гартаа бүхэн үргэлжлүүлснийхээ үр дүнд халахын нутаг хавтгаад тэр аяараа тангад их орон болцсон. Шар усны ундраган дээшилж, цэнгэг усны ундраган доошлчихсан. Баталгаа нь яг одоо энэ бэлх сэдвийн голын усны үер. Энэ зун та нараа энэ үерт күзүүгээрээ татуулна. Тэгээд хамраараа, адагт нь хацраараа, тэгээд зовхоороо, тэгээд толгоон дээгүүрээ татуулна. Та нар залхахгүй байна уу энэ тэнгэрийн гисгэл зэрлж? Өвдөн цасан шуурга, хаврын шорон шуурга, зунан үер намран та нарыг устгах ажиллагааг дахин төлөвлөж халуун намраар тангад өвдөний зуд эхлүүлж байна. Та нар залхахгүй байна уу? Та нар үнэхээр нэг тамийн ёроолын шоронгийн хоригдол амьдралтай улсад муу юм аа. Бүр тэрэндээ дасцсан, тий? Залхахгүйгээр тэрнээ үргэлжлүүлэх санаархалтай. Энд чинь мөхлийг ирүүлнэ. Би энд олон хүн цөөхөн гэдэн мунхгийн харгаагаар сүрж мөхөх эрсдлийг зогсоох гэж оролдож байна. Өөрөөр хэлбэл 1000 өрх цуглах юм бол дараагийн 1000 өрхийг аврах ажиллагааг эхлүүлэх боломжтой. Гэх мэтээр тэнгэрийн аврал өөрөө тоон утгандаар явдаг. Тэгэхдээ та нарыг хос биетэн ихрийн ордод ихэр биетэй оюун санааны сэргэн мандалтыг олох 6 дахыг яаж эхлүүлэх вэ гэдэг энэ ажиллагааг эхлэхийг шаардаж байна. Тэгэхээр Троен дайн 6 дахыг эхлүүлэх байсан. Яагаад гэхээр тэрний төгсгөлд дайны ялалтыг ирүүлж байгаа нь модон морь буюу энэ Көх морин жил. Бид өнөөдөр 2 дахь Көх морин жилийн адагт дараагийн алтан эрнийг эхлүүлэх ажиллагааг хийх гэж байна. Энэ 260 дуусаад 3 дахь 60 эхлэх гэж байна. Та нар энэнд эсэргүү дүрээр орж байна. Тэгэхээр дэлхийд дахинд өнөөдөр шашныг буруутсан гэдгийг Гуйханы зам мордоор урдын үйлийг үргэлжлүүлэх ажиллагааг хийх гэж байна. Та нар юу хийж байна? Хар тангадын ёсоор хаанаас ч хамаагүй тасархаа яс, хугархаа яс, үхсэн хүний өөдөсг нь мах, цусны өөдөс чирчирж мөргөх сөхрөх ажиллагаагаа хийж. Энэ бол тэр улсын зүгээс та нарт явуулж байгаа оюун санааны колоничлал, дарангуйлал, та нарыг боолчлох ажиллагаа. Бусдын гүрд мөргөх тийм сайхан байна уу? Гоё юу? Бид энэ үйл ажиллагааг зогсооно. Бид цаашид өндөр гэгэний гүрд мөргөхийг чинь зогсооно. Өндөр гэгэний бурхтыг тангад бурхантай холихыг чинь зогсооно. Өндөр гэгэний мөсийг бид бүтээн байгуулж тэр бол ойртын өв соёл байсныг батлана. Яг тэр ойртын язгууртан эмэгтэй дүр төрх дэлхийг гайхуулсан тэр л алтан бурхад байсан. Тэд зүгээр л ёстой хурууны мутрын дохиогоор та нарын үхэл амьдралыг шийдэжсэн. Амгалан тайван сууж өөрийнхөө суултын позаараа эмэгтэй хүний гой сайхныг багтанд харуулахдаа яаж эмэгтэй ойрт хүн инээмсэглсэн дүрээр зөвхөн хурууныхаа үзүүрийг хөдөлгөөд дорныхныг алж устгаж болдог вэ гэдгийг тэд баталсан. Энэ бол алтан бурхтын 6 дахь нь байсан. Тэр бол газар дээрх алтан 5 бурхтын дараа, нарны 5 бурхтын дараа, нарны 6 дахь бурх нь бүлбэцсгийн мандал дээр бууж байгаа дүрээр та нарт танилцуулсан.
Ойртын бурхад гоё байна уу? Сайхан байна уу? Тангад авгаан дүрс муухай байна уу? Үхэр эвэртэй, үхрийн нээврийн үзүүр нь доошоо могоо болж шуутардаг. Тангадын хаан хатны сүнсийг гал дээрээ буулгаж тайхдаг. Тэгж ярих юм бол төөрхий тэр мө учрыг олохгүй явж Батуусараа орчныг учраа олсон сорхогтан хатны сүнсийг көөдөг. Хувлаа мөнгө түнчлэн бүр ариг бүхийн сүнсийг көөдөг тэр тангад эмийн дүрд орж тангад ээжтэй байж тангад эх оронтой байх та нарт таалагдаад байна уу? Та нар зүгээр л ахуй төрийн ёс мөн чанарыг мэдэхгүй учраас өөрийгөө Монгол гэд андарсан тангадууд байна. Монгол гэдэг чинь мөнгө галтаа, мөнгө нартаа, мөнгө оршихуутаа, мөнгөний дээдийг бий болгож чадсан тийм хүмүүс байж Монгол хүний өргөөнөөс алтан ордоос мөнгө нарны орноос 40 зүгийн нарыг мандуулж 40 зүгийг захирч 4 зүг тус бүрдор 9 зүгийн нарны гэрлийг нарны амьдралыг эхлүүлж 40 зүгийг хураан захирдаг. Та нар тийм юм байна уу? Байхгүй. Өөрийнхөө мөн чанарыг таниагүй байж дэлхийн дотоод цэмийн энерги эрчим хүчийг холбогч энэ 6 дааган нутгийг дэлхийн дотоод цэмийн энерги эрчим хүчтэй холбох азарганы гүйний хос алтан морьтын үйл хэргийг хийх үйл хэрэг нь та нарт зүгээр л хоосон домог шиг санагдаж байна уу? Аргагүй шүү дээ. Та нарын өрн зүгт огт явж үзээгүй. Та нар зүгээр л бээжин даатун гитдийн шар морин тэрнээс гарч орж үзээгүй. Хятадтай манжуутай хамт та нар нэг халахын хавтгааг эзэлж чадсан. Хятад Монголын завсрын нутгийг эзэлж чадсан тийм л хүмүүс болчиход байна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр та нарт алтан нарч байхгүй, алтан сарч байхгүй, мөнгөн сарч байхгүй. Тэрний чинь та нарт зөв санаатаад нь олгох боломжийг олгож байгаа. Тэгэхээр энэ сарын 15-нд Монголын цагаан сар мандахуун өдөр та бүхнийг хэн нэгэн шинэ мянганд амьд үлдэхийг хүсэмжлэгчдийг бид энэ эхэлж байгаа алтан мөнгөн бурхад буудаг өдөр та нарыг нэгтгэхийг зорж байна. Тэргэл улаан өдөрт нэгтгэхийг зорж байна. Шинэ нэгэнд нэгтгэхийг зорж байна. Энэ гурав бол сав шим ертөнцид төрж бурхад бууж тэнгэр заларч хүн төрөлхтнийг авран хамгаалах шин сайн цагийг эхлүүлэх энэ цаг үеийн онц. Үүнд багтаж чадсан нь та нарын нөгөө 15-нд өгцөн сэгцэн бурхан багшийн чинь төрсөн өдөр юу хийгээ хитэн бум төм болж үрждэг билээ. Түүнийг харин та нар боддоор хийх боломжтой. Тэхийн тул та нар алтан ордын улсын 6 жарны үйл явдал хэрхэн яаж өрнөдгийг мэдэх 6 номоор оюун санаагаа тэлж өөрсдийн оршихуйгаа түнд нэгтгэж өөрсдийнхээ амьд явахын амьдрахын баталгааг хийх боломж олдож байгаа. Энэ бол та нарын хувьд бол нөгөө шин гэгэрэл, шин бясалгал, мөн түнчлэн шин оюун санааны галуу юулэлтэнд нэгдэж байгаа процесс юм. Чиний гэгэрх чи ертөнцийн мөн чанарын үннийг олоход л би чирч яваа болохоос чамайг би боолчлахгүй. Чиний өр хүүхдүүдийг чиний ДНК биоматериалын чинь тэгээд амьдраад
Зүгээр л хүний ёсоор үхэж сэхэж төрж чиний удам энэ хорвоо дээр амьд байснаар магадгүй чи хэдэн үеийн дараа энэ хорвоо дээр өөрийнхөө өрийн үрд үр болно олдож дахин амьдрах тэр биоматериалын чинь холбоосыг би хийж өгөх гэж байгаа. Өөр явдал үгүй шүү. Хүн зөвхөн өөрийнхөө удамд эргэж төрдөг юм. Та нар шиг ингэж хинээ чамаагүй удам төрөх гэж оролддоггүй юм. Тэр хүн төрөх процесс нь өөрөө зүүнний үзүүр дээр тариачны удмын тариа тогтох мэт явдал биш. Гал голомт үр хойчос. Бүр үр хойчсын чинь мэдээж нөхөр нь авгаа нь ямар байхаас хамаарна шүү дээ. Тэгэхээр та нарыг би хүн болж эргэн төрөх альбан шулам ад тэрэн болж зуурдын замд орохгүй байх тэр явдлыг чинь засч өхийн тулд шинэ мянганд шинэ цагийн эхэнд эрсдэлгүй орж үр хойчсараа зүгээр л хүний ёсоор амьдр үхсэх дахин төр амьдр үхсэх энэ зүгээр хорвоогийн явдал. Хэдийн урдаан хугацаанд амьдрах чинь чиний сэтгэлийн явдал. Бас биоматериалын чинь чанар. Тэгээд оршин байгаа цаг үеийн чинь мөн чанартай хамаарна. Хэдий чинээ амгалан тайван орчинд байна, төдий чинээ хүн урт наслна. Хүн өөрийнхөө өр хүүхдэд эргэж төрдөг. Хизээч хэн нэгний гэрт очиж төрдөг явдал байдгүй данцан харуулжаа өөрөө баталсан. Ер нь бол халахын хатад ямар халттай тангадууд гэдгийг тэр төрөхтөөч үхэхтэйч баталсан. Дурын нэг торгууд юм очиж тэрний асуудыг шийдэхгүй. Гомдлыг нь дамжуулсан байж болно. Мөн чанарыг нь олоогүй. Алтан килэнцийн орныг та нар үүсгэж чадахгүй. Би та нарт яг өнөөдөр алтан килэнцийн ордыг чинь баталгааг эсрэг зүгээс нөхч байна. Бас энийг тэгж ойлгох хэрэгтэй. Та нар нүгэл хилэнцгийн нутагт амьдарч байгаа. Тэр нүгэл хилэнцтэй нутгийн чинь нүгэл хилэнцийг арилгаж байж чи тэнд жаргана. Тэгэхгүй бол чи нэг ариун тунгалаг гэгэн амтан шороо шуураад цас шуураад байх юм бол чиний ариун тунгалаг гэгэн маш хурдан арилна алга болчихно. Тэгэхээр нөхөд минь амьд үлдмээр байна уу? Иргэн энэ хорвоод хүний ёсоор төрмөр байна уу? Тэгвэл та нар шинэ мянганд хитэнтэй төрөх захиалгаа л өгчих. Хожим магадгүй та бид уулзаж тэр нэг цаг үед 3 дахь мянганы эхэнд би төөрөлдөж яваад хүн төрлийг баттай олох замд таны үгээр орсон билээгээд та бид хожимын цагт уулзаж байж магадгүй тийм л цаг үеийг би та нарт эхлүүлэх гэж байна. Үүнээс өөр би танд юу амлах юм бэ? Та нарын ярьдгаар та нарыг баяжуулах уу? Тэр бол чиний алганы чинь хэмжээс байгаа. Бүгдээрээ та нар алгаа ингээд дэлгээд үзэх юм бол чиний гарт 8-аас 8 буюу түүнээс дээш 10 нүд байх юм бол чи баяжхын заяатай. Зөв явбал баяж. 10 нүд гарт чинь байхгүй л бол чи ядуусын удамд тарчилж байх тавилантай. Олсон юм чинь алга болж л таарна. Яагаад гэхээр савны чинь амсар баг ёроол нь цоорхоо. Тавилан гэдэг бол их өөр. Би бол олон хүний тавиланг үзсэн. Бүгд баяжхын донтой. Баяжхын өмнө асар олон асуудал бий. Тэрнийг яаж шийдэж байгааг хятадууд мэдсэн, еврейчүүд мэдсэн, германууд мэдсэн, японочууд мэдсэн. Тэгэхээр тэр нэг Япон эрдэмтэн хүүхний яриад байгаа нь бол хөгжих ёс зүйгүй гэж яриад байгаа. Тэр хөгжих ёс зүйгүй гэдэг чинь улс нь баян байж иргэн баян бай. Тэгэхээр тэр хөгжих ёс зүй та нарт байхгүй нь тангадизм хөгжихгүй. Тэмүүжин Чингис хаан нэг эсэргүүцсэн юм а. Хэдэн мянган жилээр зуудаг. Түүнийг хизээч өндийлэгдгүй тийм агуу хүчин зүйл.
Та нар Чингис хааны дайсных нь дүр төрхөөр баяжин цэнгэн гэвэл гордохын чин гарч. Харин энүүхэндээ гэд ярихад Хятад Орос хоёроос татвар аваад тэр хоёрыг алтан төр, ахуй төр татвар улсаа болгочвол жинхэнэ баяжхын нөөд бүх хүнд нээгдэнэ. Уг нь бол дайснаа баяжуулах уу? Үгүй шүү андуудаа. Тэгэхээр Монгол хэмээхэн мөн чанарын хамгийн оргил үе бол хүн төрдөгтний амьд явах баталгааг өгдөг. Аврагдах, хамгаалагдах баталгааг өгдөг. Тэр хинч байхаас үл хамаарна. Гэлэнцэд хорхооч бай. Тэр еврейч бай. Тэр хятад хужаа тангад хинч бай. Гагцгүй татвар төлнө. Ахуй төр байвал татвар байна, татвар байвал ахуй төр байна гэдэг энэ тогтолцоог бий болгосон цагт хүн төрлөخت амар амгалан болно. Та нар энэний эсрэг Монгол орныг устган сониож, тонон дээрэмдэж, хоосолж, 9 эрдний орныг 99 хар нөхний орон болгож байж баяжин гэж бодох нь хизээч бүтэхгүй. Түүнчлэн та нар яг гахаан амьдралаар баяжих гэж оролддог. Гахаа хэвтэртэй эдсээр байгаад өөрөө баяжхад тэр шалбаагийн дотор шээс баасан дотор л хэвтэж байдаг. Та нар цөлжсөн, хоосорсон, усгүй, ундгүй, амтан ургамал нь алга болцсон ийм Монгол оронд баяжхыг хичээдэг. Энд чи тангад яс, гахаан яс. Тэгээд яах вэ? Гуйч нь өтнө. Салтаач нь өтөж өмгөрсөн өнөөдөр баг хамаг залуучууд нь тийм болчиход байгаа үстэй. Хорт хавдар бол идээд өрөвсөл. Өтөж байгаа, өмгөрч байгаа шалтгаан. Энэ бүгд үгүй болох нь алтан эрний эхлүүлэх процесс. Өвчин үгүй Монгол та нар тангад тахилгаар өвчин авчирсан. Нэгнээ өгүүлсэн. Чи ээжээ өгүүлсэн. Чи ааваа өгүүлсэн. Алан гэдэгч. Мөнгө баясгалан ч гэсэн ихэ хорт хавдраар өглөөгээ гаслаад гүйж явахдаа тэр хорт хавдрыг өдөөгчийг дэмжин талархаж явсан шүү дээ. Тэгэхээр та нар бусдыг өгүүлж, өөрөө өнчирч, түүнийхээ төлөөсөнд уйлан гасалж бас их орноо устган сониож байж баяжхыг санаархагчаад ийм хүмүүсийг эртнээс баядууд гэж нэрлэжсэн. Худлаа хэлж мэдэм хэрхийг мэрэгдүүд гэж нэрлэжсэн. Энэ бол ахуй нэр штэ. Та нар юу гэж ойлгоо? Халах гэдэг бол дорнын ард түмэн гэсэн үг. Дандаа ахуугаар нэрлсэн. Ахуй төр гэдэг бол ийм учиртай. Тэгэхээр би алга уруулах мэт хорвоо ертөнцийн өнгийг хувиргах. Тэр 9 эрдний орон болгох, эрднэр чимэх. Ахин дахин Монгол оронд 9 эрдэн үүсэн бүрэлдэж бий болох тэр шин эрен зууны үйл хэргийг хийж байна. Тэд нар чин үүсмэл, олдмол энийг бол одоо эрдэмтэд аль хэдийн одоо тогтооцсон. Та нар хоосолж болно. Шундын сэтгэлээр. Тэгэхээр асуудал юу вэ? Бурхан багш чи юу гэж сургасан? Шундын сэтгэлээ дар гэсэн. Та нар баяжин гэж шунхаа царайлал байхаар гахаа шиг болж байгаа үст. Гахаан таргалал та нарын баяжих сэтгэл хоёр яг ижлэг. Наад шунхаа сэтгэлээ дар та нар. Зүгээр л эхлээд күн шиг болж илтгэмсэн, амьд үлдхийнсэн энэ 2000-ны хоорондоос амьд мэд шин мянганд нь шилжчих юмсан, амь дээрээ төрөл арилжчих юмсан, амь дээрээ мөнх тэнгэрийн бараа харчих юмсан, амь дээрээ алтан нарны гэгэнд орчих юмсан, алаг цэцгсийн дэлбэг үтсчих юмсан. Та нарт яагаад хүний ёсны хүсэл байдаггүй юм бэ? Яхаараа та нар дандаа Монгол орныг хувхааруулаад тэгээ нэг хэдэн юм гац хатгсан юм шиг хуурай газар хэдэн модны шан босгоод хувхаа, ядуу, тийм орчин зайд амьдрахын хүслийг та нар тээж явдаг юм бэ? Өнөөдөр та нар сэтгэлээ чөлөөд над муухай шунхаан хүсэл сэтгэлээ бүгдийн таягдан хай. Зүгээр л амьд үлдэхийн хүсэлд шун, амьд явахын
жаргал та нар шун. Тэр чин зүгээр л амьд байх юм. Нэг мод навчлах юм. Тэнд нэг цэцэг дэлбэгээ нээхийн төдий шиг хүсэл мөрөөдлийгээ та нар шал өөр зүрд ховсох нь өөрчил. Тэгж байж та нарын амьдрах утга санаархавч нь өөрчлөгдөнө. Эсвэл хэн нэгэн чамайг баяжуулчих ёстой. Эсвэл хэн нэгэн чамайг хоосруулчих ёстой юм шиг бусдаас юу ч битгий горд. Гэвч ард түмэн өнөөдөр өөрийнхөө хүчинд л амьдарч байгаа. Хизээч ямар ч төр ард түмнээ баяжуулдаггүй юм. Та нар энийг андуураад байна. Нөгөө нэг манжи хаан та нарт нэг гидэн пөө ямар ч хэлээд нэг тийм шагнал цалин өгөөд байсныг баяжчихсэн гэж ойлгоод байх шиг байна. Үгүй шүү дээ. Та нар хамгийн ядууд орой боолууд байсан шүү дээ. Төр та нарыг баяжуулахгүй. Төр та нарыг аюулгүй, эрсэлгүй, өвчин зовлонгүй амьдрах боломжийг л олгох ёстой. Тэмээжин Чингис хааны төрч гэсэн та нарыг баяжуулахгүй. Гартаа атгсан 10 будааны чинь нүдний тоо мэднэ. Чиний гарт 8-10 будаа байхгүй бол 10 байхгүй бол чи цорхоо шуудаад гэж бод. Заяа чин дор байна. Тэгэхээр төрийн халамжинд жарган битээ горд. Тэр чин боолын заяа. Зүгээр л амьд явах. Тэр 3 дахь мянганыг эхлүүлэхэд түүнд ямар гайхамшиг болох бол тэр хоёр улсыг жишээ нь татвар ус болгосон тэр их мөнгөөр чиний зүгээр л зовлонгүй амьдрах тэр төр нийгмийг чинь бий болгох чинь. Чи тэнд зайлшгүй боодын хөдөлмөр хийж биш харин бүр өөрийгөө гэгэрүүлж ном уншиж өөрийгөө цаа шинээр танин мэдэж өөрийнхөө юу чаддгийг цаа шинээр хийж хүний чадвараар бүтээн бий болгох тэр баялагийг олж чадвал чи баяжна. Бусдын баялагийг булаах хуваах эсвэл байгалийн баялагийг дээрэмдэн баяждаггүй юу? Чиний ур чадвар, чиний уран сайхан сэтгэмж чамайг баяжуулах ёстой. Тэр боломжийг чинь бий бол олгож чадна. Түүнээс биш чамд сохор заас шидэхгүй. Ямар ч төр хизээд ард түмэндээ баяжих боломж олгож байгааг. Ард түмнийг өөрийнхөө хүч хөдөлмөрөөр, өөрийнхөө тархины багтаамжаар, сэтгэгүн хэм хэмжээгээр өөрийн тархины баялгаа бүтээж саятан болохыг бүх төрөөс зөвшөөрч чаддаг. Монгол дээрэмчдийн саятан байна. Түүнээс биш Монгол хүн ямар нэг юм хийгээд патентын эрхээ аваад тэрнийг дэлхийд дахин түгээгээд за одоо боллоо та нар хийцгээ. Тэг хийсэн нэг ширхэг болгоноосоо надад төдөн цент хайчих гэж сууж байгаа. Тийм тэнүүн тарих байхгүй. Энэ бол хүний баялаг бүтээх хамгийн өргөн боломж. Чи өнөөдөр ямар нэгэн хүн төрөлхтний ахуй амьдрал, техникийн дэвшилд, нийгэмд ямар нэгэн зовлон бэрхшээл байгааг шийдэж чадсан чиний шийдэл чамайг тэжээх ёстой. Тэгвэл тэр чиний баялаг. Тэрнийг чиний тарих сэтгэн. Жишээ нь нэг бөглөө ундааны бөглөө хийхээс энэ асуудал чи эхэлнэ. Тэгвэл өөр ямар асуудал хүн төрөлхтөнд бэрхшээлтэй байна уу? Юуг шийдэж чадахгүй байна уу? Юу хамгаас их хүмүүсийг бухимдуулж байна уу? Хэрэглээний ямар одоо тийм дэвшилд хүрч чадахгүй байна уу? Тэр бүгдийг олж хийж чадах тийм секунд сэтгэхгүй чамд байх юм бол чи баяж. Мунхаг тэнэг харанхуй байж эсвэл хүний сайхан олцтой үрийг олцлон дээрэмдэж түүнтэй амьдарч олцыг нь хуваах гэж шаналн зовж хайргүй хүнтэй амьдарч боолын ёсоор хүний олц гордож амьдрах гэж оролдоод хэрэггүй. Зүгээр л чи зүгээр л чи чөлөөтэй өөрийгөө ол. Энэ амьдралаас чи таашаал ав. Ажил хөдөлмөр хийсэн чи тааламжтай орчинд амьдрах боломжийг олгож байвал тэр чинь шинэ мянганы шинэ түүхийг эхлүүлж байх болно. Яг одоо энэ мянганы алтан эрн эхлэх гэж байна. Үүр цайх гэж байна. Энэ мянганы 3 дахь мянганы эхлэлийн түнэр харанхуй арилах гэж байна. Яг энэ цаг үед чи маш гоё юмны босгон дор тангад царайлаад тамийн оронд шидэгдэж байна. Чиний мэдлэг боловсрал, чиний
үзэгдэх, харагдах байдал энэ асуудал биш. Энэ асуудал чиний тархинд байгаа. Энд ямар ч нам асуудал шийдээгүй. Монголын төрийг хідэн хүмүүс нийлж байгаад булаагаад авах тэр ажиллагаа л явагдаж байна. Энэ ажиллагаа тийм удаа үргэлжлэхгүй. Магадгүй 6 сарын 22-ны өмнө энэ ажиллагаа тас зогсно. Яагаад гэхээр хүн төрөлхтний анхны төр сэргэн бандаж байна. Энэ анхны төр Францад, Испанид, Италид, Грект, Чехид, Унгарт, Швейцарт, бүр Австралид, Америкт, Канадад, Чилд, Африкт, Энэтхэгт бүгдд нь хэрэгтэй. Та нарт л хэрэггүй. Энэ бол хүн төрөлхтний анхны төр. Хүн төрөлхт нь яг одоо энэ Украин ордод Питсбургт оршихугаас гадна оюун санааны шинэ оршихуг олох гэж байна. Бид нар энэ цаг хугацаанд хамаарч ажилладаг. 5 сарын 22-наас бид нар хүн төрөлхтний сэргэн мандалтын тухай цаашин сэдвийг бид нар дэлхийд тавина. Цаг нь тэгж ирнэ. Бид гахаан бэлчээрт хоньны ноос кэрэгдэггүйтэй адил ертөнцийн зам ёсны үйл хэргийг явуулдаг. Маш хатуу. Хэрвээ ихрийн ордод нар мандаагүй бол бид энэ тухай ярих эрх байхгүй. Могоон зам мөр арилаагүй, могоон сар дуусаагүй, мордын мөр тодроогүй байхад бид ийм асуудал ярьдаггүй. Энд чинь маш хатуу цаг хугацааны орон зай, хуваан захирах онолын гормоор явж байгаа. Хүн төрөлхтөнд бүхнийг ухаарч сэхэрэхэд маш богино хугацаа хэрэгтэй. Зарим улс орнд бид нар энийг ярьж танилцуулахад 3-4 жилийн хугацаа хэрэгтэй гэж байгаа. Гэхдээ тэр баар жил юм уу? Туулаа жил, өвхөр жил гэгэр чадаагүй, өвхөр жил гэгэрх гэж оролдоод могоо жил гэгэрх юм бол тэр өгснийх нь өвхөр жилийн асуудал байх юм. Өвхөр могоо олж хаварлаа шүү дээ. Тэгэхээр Монгол төрийн бодлого гэдэг нь өөрөө наран байрлах 12 орд, саран байрлах 12 орд. Тэр нь юу гэж байгаа юм гэхээр 12 ордын шөнийг нь хэлж байгаа. Нар өдрийг нь хэлж байгаа. Тэгээд дээр нь газар зүйн байрлалаас. Тэгээд дээр нь ямар улс үндэстэнгээс хамаарна. Америкийн нэгдсэн улсад бол хамгийн сүүлчийн эзэн хааны төрт ёсгүй хүн төрөлхтний хувьд дөрвөсдийн орн. Тэнд хулгайч, дээрэмчид, луурчид, бие үнэлэгчид, тэгээд шарангийн хоригдлууд хамгийн адаг шаарнууд тэнд цугларч эрхчлэг олсон. Өнөөдөр Монголын луурчид, дээрэмчид эрхчлэг олдог оромж бол Саарл ордон. Тэр Саарл ордон нь бол өнгөний магийн хувьд бол Манжаа хааны тэнгэрийг тэтгэгч Бэлгсэлбийн голын үерийн устай адилхан. Яахаараа Америк цагаан ордонтой засгийн газар нь Солонгос Көх ордонтой байхад та нар Саарл ордонтой байдаг юм бэ? Тангад болоод тэр үү? Эсвэл юу вэ? Энэ Саарл ордон гэдэг үгээ та нар хаанаас гаргаад энэ ордноос Саарл болгоод сэтгэлээ Саарл болгоод арга бэлэг хоёроо холиод сүлээд аргач байхгүй, бэлэгч байхгүй болцсноо. Энэ хорвоо ертөнцийн өнгнөөс эсрэгээр сэтгэх маш гамшигтай. Та нар өнөөдөр үерийн усан донд сэлж яваа, живж яваа, тийм сэтгэхгүйтэй байна. Чинийг хийж болгох бүтээх юмыг дээрэмчин төр бүтээхгүй. Харин Тэмүүжин Чингис хаан 13 дугаар зуунд хүн төрөлхтний хөгжлийн алтан үеийг эхлүүлсэн. Хин хэдийчрийн юмыг ямар цаг хугацаанд хийж хүн төрөлхтний төвхөнд хөгжлийнхээ алтан үеийг хэдий урт богино хугацаагаар үргэлжлүүлэхийг тэр хүн Хятадаас эхэлж сануулсан. Хэрвээ хүн төрөлхтөнд байнга алтан эринд амьдардаг байсан бол энэ хорвоо ертөнцийг яаж өөрчилчих байсан бол та нар одоо харал та. Асар их ахуйн бэрхшээлийг арилгасан техникийн, инженерийн, технологийн шийдлүүд гарч байна. Би бол инженер механик хүн, зохион бүтээгч. Гэхдээ би цахилгаан сарн долгионоор мэргэжсэн хүн. Тэгэхээр надад маш сонирхолтой тийм ахуйн хэрэглээний, инженерийн, технологийн шийдлүүдийг гаргаж байгаа хүмүүс бол
Сэтгэхүйдээ алтан эренг аль хэдийн эхлүүлсэн хүмүүс. Та нар бол тангад боолын систем, тангад боолын гинжинд гасалж байгаа хүмүүс. Бүх хүмүүс өөрийнхөө цаг үедээ өөрийн бэрхшээлээ даван туулж байж амжилтанд хүрсэн байдаг. Та нар бол намайг бэрхшээлийн минь шийдээд өг, надыг амжилтын ширээн дээр хүргээд өг гэдэг. Тэр амжилтын ширээ чинь байхгүй. Чиний дээр бэрхшээл чинь чиний л бэрхшээл. Тэр бэрхшээлүүд чинь нийлсээр байгаад энэ улсын доройтлын бэрхшээл болсон. Тийм сөрхөн юм бол та нар арчласан Монгол улсаа өөр хотод, өөр бөөрөн дээр, өөр газрын шилэн байшингуудаа барихгүй яасан. Азийн дагин хэвээр үлтгэл байсан. Жишээ нь Кремльд нэг ерөнхийлөгч гарахдаа хизээч өмнөх ерөнхийлөгчийн өрөөнд тэр суудлын дээр нь суудгүй. Яагаад? Түүний бузар булаа муу энерги шингэн. Монголын ясаар бөөрийн бузар орно. Айлын буурин дээр буудгүй. Та нар яасан? Хүний буурин дээр, хүний суурин дээр, хүний хийж бүтээсэн дээр луур дээрмийн үйл ажиллагаагаа явуулаад өмнөх нь ч юу ч биш, өөрийн хийсэн юу ч биш, тамийн орноо үүсгээд таг зогсож гацаад нэгнээ хараагаад байгаа. Одоо өөрийгөө хараацгаа. Энэ цаг үед амьдарсныгаа ийм муухай цаг үеийг бүтээлцснийгээ үр дүн гэж энийгээ тооцох хэрэгтэй. Та нарт энэ төвжирлээс өөр, энэ ядуурлаас өөр сэтгэх боломж байхгүй. Хүний ясаар сэтгэн бүтээх зав байхгүй та нарт. Өдөр шөнөгүй хэн нэгнийг гоочилж хараад зүхэж муулж байх завтай. Өдөр шөнөгүй та нар хэн нэгнийг дээш доош нь чирч байх завтай. Өдөр болгон та нар энэ зам дээр түгжирч байх завтай. Та нарт хийж бүтээхийн төлөө сэтгэж байгаа тийм тарих байхгүй. Ийм тэнэг мангар хүмүүс тэнгэрт гологдож, газарт гологдож, үхлийн замд орцгоож байгаа. Би та нарыг зүгээр л энэ тангад явсаа хай. Тэр тангад хатан дээлээ тайл. Тангадыг шувтал. Тангадаа сал. Тангад эсмийг бол. Тэгээд зүгээр л хүний ясаар амьдар. 6 дахь байнга тангад болдог. Их болсон 6 зүйлийн 6 дахь нь тангад. Тангад өөрөө 5 өнгөт 10 улсын 50 улсын бүрэлдэхүүнтэй. Гэтэл өнөөдөр 51 нь үндэстэнтэй. 50 тангад, 1 тангад биш. Тэгвэл 4 зүгийн завсрын 4 зүгт яг ийм 50 улс байгаа. Нийлээд 200-аад улс дэлхийд нэгдсэн үндэсний байгууллагад бүртгэлтэй тангадууд байгаа. Та нар тэдний нэг. Бүгд найрамдах Монгол ард улс бол Төв Азих байсан. Та нар Номхон далайн айс авъя. Тэр төрийн сүлдээ дуулж байгаагийн чинь сонсохоор та нар Номхон далайн далаа их төвөрмөр гэл усан далайн тухай, булангартаа усны тухай дуулаад байгаа. Та нар Төв Аз хүртэл байхгүй. Та нар Төв Азаас салан тусгаарлагчид сайн дураар бүгд найрамдах Монгол ард улсыг би албан ёсоор архираа уулын бэлд авч үлдэж чадсан. Архивын материалд хангалттай материал бий. Тэр үед идэж луурчид зөндөө байсан. Дуучин Жавхлангийн аав гэхэд өөртөө 3 сарын цалинг 1 удаа олгодог байсан. Тэгээд тэрнээ улирал борд. Тэрний хамсаатангууд өнөөдөр Улаангамд зөндөө баян таахалцсан тангадад явж л байна. Төр улсыг устгах сониог луурдах дээрэмдэх яг өнөөдрийн ажиллагаа чинь социализмын үед байсан. Би тэрнийг устгах ажиллагааг эхлүүлсэн. Усны жоохон юмыг татан буулгаж байсан. Чанаргүй барилга байгууламж бариад ямар ч баталгаагүй хүлээлгэж өгөөд намар нь эвдэрхээ хүлээлгэж өгөөд хавар нь засварын мөнгө нэхэд эвдэрхээ хуучин бүтээн байгуулалтаа мөнгө авч засдаг байсан ажиллагааг би таслан зогсоохын тулд усны жоохон яамыг хөдөөжих яамд нэгтгэж байсан. Миний санал санаачлагаар энэ үеийг хийж гүйцэтгсэн гэрчийн этгээдүүд архивын баримт байгаа. Та нарт нэг юм байхгүй. Тэр бол 1984 онд 1264 оны Хувлаан Гиддийн ялалтын чөтгөрийн тойргийг дахин битүүлээд эхэлсэн энийг мэддэггүй. 84 оноос 89 онд хүртэл юу болсон мэддэггүй. Та нар зүгээр цагаан морин жилийн бас шар усны
эрэнгэл гордож байгаа. Та нараас өмнө 84-ээс 87 оны хооронд тангадын 17 дугаар жаарн эхэлсэн. Та нар тангадын 17 дугаар жаарнд яг манжийн 17 дугаар зуунд амьдарч байгаа юм шиг амьдарч байгаа. Тэгээд та нарын бүтээх сэтгэлгээ зогссон, тархичин зогссон. Ягаад гэхээр чи цагийн күрд оршихуй ёсонд яг манд шиг, тангад хүн шиг болцсон. Цаг хугацаа хүнийг ингэж ховсгож чадна. Нэг мө хоол идээд генетикийн өөрчлөлтөнд орчин гэж байгаа бол тангад золголт хийгээд чи шууд тангад болчихно. Энэ бол гайхалтай онол. Цаг хугацаа орон зайг хуваан захирах онол гэдэг чинь 6 дахь нь байнга тангад болж идэг. 6-даа болж идэг. Та нар одоо яг 6 дахь төрийн сонголт хийж байгаа. Тэр чинь тангад төр. Тангад төр бол татварын нэрээр та нарыг дээрэмдээд, таргуулын нэрээр та нарыг дээрэмдээд өөрөө тансаглана. Уг нь тэр тансаглыг зогсоох гэж гарч ирсэн. Одоо тэгээд өөрсдөө тансагдаад та нарыг тарчлан завааж боолын гинжинд хашгируулж гаслуулж байхыг хүснэ. Тэгж байгаа үстэй. Тэрнийг та нар энэ хэдэн шалдан банд нараа энэ хэдэн хоримогож ирсэн тангад хөөхнөд гүйгээчнэ гэж гордно. Үгүй штэ. Зүгээр л тангад төрөө мандуул тангадын тоог гүйцээ 6 болох тэгээд өөрсдөө тангад угсаат нь тангад төртөөсийг 6 удаа 3 дахь мянганд мандуулсан гэдгээ 2000 оноос хойш тоолцгаа. 2000 оноос өмнөх чинь та нарын урдын үеийн өр. Нийлээд чи цаглашгүй зэвэн тангад. Чиний сүнс энэ орчтон харваа тогтохын аргагүй чамайг хумгийн тоос болгоод гадаад далаа найс авын зөвхт Монголоос шорон шуургаар көөх хэрэгтэй бол. Чи ийм л юмд амьдарч байгаа. Тэгээд ийм тангадизм царайлчаад гэгээр нь бэлсгэн гэж хуцахгүй. Харин яг энэ икрийн ордод над өмгийн физик бие чинь шилэн тонголог алмаасан мэд нэвт харагдах шин биегэ шин сэтгэлийнхаа итгэлийнхээ шин сүнсэн бие олж танин мэдхэн шин эрэнд өөрийгөө чирч оруулаад тэр сүнсэн биеэр над өмгийн бие чирх хэрэгтэй. Тэхийн бол чи харин оюун санаа чинь чамайг аварна. Шундын сэтгэл хэнийг ч аврахгүй. Тэгээд ч байгаль дэлхийн ертөнц сүүлчийн тарчлаанда зов зэдэрч авраа хамгаалагдах замдаа дөнгөж орох гэж байхад чи 2000-ны заагт баяжхгүй, таргалахгүй. Чиний таргнууд чинь бүгдээрээ көнг, хавн, шар усны шимэгдлүүд. Одоо нэгнийгээ тураан эрүүлжүүлнэ гэж шулж идэх ажиллагаа явуулдаг. Та нар нэгнээ шулахын дээд эрдэмтэнгүүд. Үр дүн бол байхгүй. Яагаад гэхээр та нар булангартаа усыг их хэмжээгээр уугаад цус чинь булангартаа, тунгалын шингэн чинь булангартаа, мах чинь өмгөрээд, яс чинь үүрээд эхэлсэн байна. Цэвэр ариун ус уугаад бүгд ариусна. Цэвэр ариун ус уугаад бүгд эрүүлжинэ. Яг дотор эрэхтнийгээ чи угаах мэт цэвэр ариун ус чамайг зайлал доошин гаргасаар байгаа чи ариусна. Тархичин хүртэл ариусна. Би цогцчоо ариусна. Би тэр ариун бомбын нэрнийг эхлүүлж та нарын намаар цэнгэр угс цутгах гэж байна. Та нар яг нэг Африкийн нэг нигрийн 2 хүсэл шиг чамд ямар хүсэл байна гэсэн эмэгтэй хүн болгон надыг хараад өмдөө шовтолж байвал таараа гэхээр түүгээр эмэгтэйчүүдийн өрөөний суултур хийчихдэг шиг та нарыг Жордангийн суултур шиг суучаад Жордангийн бохир ус татаа сууж байгаа тэрнийг амрууга хийж байгаа юм шиг сууж шít. Ямар ч ёс суртахуунгүй хөгжлийн ёс суртахуун гэдэг бол ариун дээд цэвэр юмд мөрөөдөн дагаж тэрлөө зүтгэх процессыг хэлнэ. Та нар тангад манж хитэд доройтлын туйл руу гулсан орж тэндээс юм хайна. Төвдийн алтан эрнийг төр байх ихжүүлсэн. Төвдөөс гайхагдаад байгаа эмийн жор содрын асуултлууд төвдөд байгаа бүх юм зүүн гар 4 ордын соёлын өв тэнд байхдаа тэд хийсэн. Яг манжууд кидтууд яаж ар халахад архив авсан тэр шиг бид нар төвдөөс авч болно штэ.
Одоо төвдөө тэрнийг гайхуулж ашиглаж чадахгүй байгаа нь өөрийнх нь биш юм чи яах юм. Тэгэхээр би та нарт дахин сануулъя. Та нар бол сэтгэлийн боол, шунлын боолууд. Та нар өөрийнхөө мөн чанарыг олж таниагүй хүмүүс. Та нар өөрийгөө Монгол гэж андуурсан тангадууд. Түүнийгээ бар сарын золголтоор 6 дахь тангад гэдгийг баталдаг. Монгол золголтыг хизээч хийж байгаагүй. Хамгийн сонирхолтой нь золголт бурууджээ ихжээ гэж байгаа. Тийм ээ тийм. Та нар тангад золголт хийгээ тангад гард өслөө баталсан гэхээр бид нар золголтоо болчихъя. Тэгээ үхэхээрээ дамгүй яана гэж байгаа. За тэр ламчин та нарыг үгсэнтэйгээ хамт амьд нь бүгдээрээ түүний араас үхээрээ бүгдээрээ үхэж хумгийн тоос болоорал гэж үгсний чи өрөөлийг тавьдаг юм. Тэгээд тэрнтэйгээ хамт тангад ламтаага үгснийхээ араас үхэх замдаад орцгоо. Тэгэхээр энэ үхэж мэдэхгүй, төрж мэдэхгүй, хуримлаж мэдэхгүй. Энэ бол хүний хөгжлийн 3 том үе шат. Дайсантайгаа хуримлна, дайсантайгаа үхтэн замаа шийдвэлнэ, дайсантайгаа төрөх замаа олдог. Энэ явдал чинь та нарыг тангадууд гэдгийг батлна. Монгол хүнд ийм завир байхгүй. Үхвэл би яах вэ гэж зовхгүй. Лам надад хэрэгтэй гэж шаналхгүй Монгол хүн. Монгол хүн зөвхөн Монголын цагаан сарыг тэнгэрт тэмтрэгдэх тэргэл цагаан сарыг хайна. Сар дүүрхийг хайна. Яг тэр үед сав шим ертөнц газарт цэнгэг усаар дүүрч байдаг юм. Тэгээд цэнгэг усны булаг ундрахыг хайна. Та нар тэнгэрт китдийн булангартай хар ус сав шим ертөнцөө дүүргэж хар тэргэд болохыг хайна. Тэгээд тэрнийгээ задраад тэгээд булангартай ус ундарч гарахыг уусан ус чинь чиний генийг эвдэж байгаа юм. Геномын өөрчлөлтөнд оруулж байгаа юм. Сэтгэхүйгээ чинь өөрчилж байгаа юм. Нэгэнтээ өөрийгөө бар сар төрсөн гэж ойлгочих юм бол чи тангад сэтгэхгүй рүү шууд орчихно. Тэр үед чинь тангадын төрөх осны бүх мэдээлэл чиний бүх биоритми чинь эзэлчихнэ. Монгол хүн биш болох чинь чамаг. Монгол хүний зүрхний цавхилт, зугшилт, биоритм нь ямар өөр байхыг эрдэмтэд одоо судалж тогтооно. Тэгээд чамаг ямар сул дараа болохыг харна. Энд ялгаа бий. Яг дуу авиг сонсох тэр мегагерцийн давтамж шиг маш том ялгаатай. Тэгэхээр тангадуудаа эсвэл тангад болохыг санаархагчтай, магадгүй Монгол болохыг санаархагчтай та нар хүн төрөлтөн байгаад сэтгэхгүй нь чадвартай бол, сэтгцийн өвчнгүй бол та амьд үлдэх, шин мянганы босгыг алхах, тэр чинь амар өндөр босхтой. Энийг хэн орохгүйг тэнгэр шийддэг. Тэнгэр гэж яриад байгаа чинь тэр 90 үеийг байнга эхлүүлж киналтандаа байлгадаг тэр оюун санаа шийддэг. Тэнд муу муухайг оруулахгүй тулд 2000-ны цагт устгах санаах ажиллагааг явуулдаг. Энэ ажиллагааны золиоснуудаа та нар хүн байхын эрхэм дээд логик сэтгэлгээний хувьсгал хийцгээе. Би дэлхийгээс ичээд байна. Ийм тэнэг мунхаг ард түмнийг устгах ажиллагаа хийхин тулд Гитлер шиг 100 ажиллах уу? Та нарыг яаж устгах вэ? Би дэлхийд дахинд аврал ирүүлэх гээд байгаа. Бас та нарыг устгах гээд байгаа. Энэ ажиллагааг яаж хурдан түргэн хийх вэ гэдэг асуудал гарч ирээд байна. Яагаад тэгэхээр та нар гологдлоод 90 цаг үеийн гологдлоод ангаас нэг юм жорлонгийн суултур шиг хин надаа юу өгөх вэ? Хин намайг баасаар ядагцаар баяжуулах бол гэж суугаад байна. Тийм биш шүү. Хүн гэдэг чинь өөрөө сэтгэж өөрийнхөө амьдралыг зохицсон бүтээдэг. Тэр боломжийг төр засаг олгох ёстой. Та нар тийм төр засаг байхгүй. Би болохгүй. Яагаад гэхээр энэ нэлхсэн төр. Энэ дахиад та нарыг худрана, нудрана, дээрэмдэнэ.
Би дээрэмчин төрийн чинь зогсоохыг та нар санал болгож байна. Хүн төрлөختний анхны төрийг та нар сонирхооч. Тэр деваачин бий болгодог юм. Хувхаа газрыг баян бүрд болгодог юм. Шар бүрдийг баян бүрд болгодог юм. Хомгийн тоосны орныг 9 эрдний орон болгодог юм. Энэ бол гайхамшиг. Тэгээд хүнийг тархиар амьдрахыг шаарддаг юм. Түүнээс бусдын удыг додоогоод, бөксийг арчаад, толгойг нь үнэрлээд, цүнхийг бариад, долгоноод, магтаад, дайсныг муулж өгöd, сохор зоос гордож амьдардаг та нарын энэ бузрын амьдрал чинь чиний үр хойцсыг, чиний материалыг ДНК-г устгаж байгаа. Чи зүгээр л адгуусан төрөлд шилжиж байгаа. Чи зүгээр л энэ хүний ёсноос амьдрах замаас гажиж байгаа. Чиний сүнс бэрдийн замд орж байгаа. Амьддын нэг хийчээд өгсөн хойно сүнсээ тийш илгээж өгнө гэсэн үг. Тэр энэ новшийн заваа сэтгэхгүй доройтлоосоо гараач. Та нар алтан төрийг сонгол да. Дэлхийг сонгоно. Та нар эсэргүүцэн. Дэлхийг сонгосны дараа төөрсөн нохтыг нулимнө гэхээс, зайлуулно гэхээс, боолын зам руу чихнө гэхээс авахгүй шүү дээ. Тэмүжин Чингис хаан баруун цэгийн аян дайнд явхад Тангадын хаан юу гэд араас нь басамжлаа хуцаад байлаа. Баруун цэгийн ажлыг хийж ирэнгүүтээ найзыг зүгээр хамаг тангадуудтай хамт гитдийн шар моринд буцааж үрд мөхлийн замд оруулсан. Энэ бол төгсгөл шүү. Энэ бол 800 жилийн өмнө. 312 мянган жилийн хоньны ордны тасралтгүй үргэлжлэх явцанд гай болсны горыг хийж 52 мянган жил 174 мянган жилийн өмнө Килэнцийн ордод 10 мянган жилийн өмнө сүүлчийн удаа эхэлсэн дорны төгс ав соёлыг устгах ажиллагаа явагдаж. Энэ ДНК, энэ биоматериал, энэ күнэнцрүүд зомби нар үрд арчигдана. Күн та өнөөдөр зомби, адгуус, бэрд, тэрэн, альбангийн замд сүнсээ худалдаж, тэнд бүр үр хөвгт гэрүүлээрээ тийшээ шилжиж күн төрлөө гээх замд орж байна. Би бол сануулах үүрэгтэй. Чи сонгох үүрэгтэй. Алтан төрийг сонгохгүй байгаа ард түмнийг, алтан төрийн сайн сайхныг хизээч бити үзээрэй гэдэг тийм гогцоо дэгэнд өлгөөд там руу шидчихдэг. Маш амархан. Би алтан төрийн ажлыг хийж байгаа болохоос энэ минийх биш. Энэ минийх биш шүү. Энэ миний хувийн юм биш. Энэ миний сайн дурын ажил биш. Энэ миний төрмөл үүрэг. Би үүргээ гүйцэтгэж байна. Алтан төрийг ис сонгосныхаа хариуд альбан тэрэн шулам бэрдийн ертөнцид үр хөвгттэйгээ гэр бүлээрээ морилцгаа. Болно шүү дээ, тийм биз дээ. Энэ бол сүнсний ертөнцийн жам ёсны доройтол. Та нар энэ доройтол руу ороод 40 жил болсон. 2 удаа их хоригт та нар нэгдсэн. Тангадизмыг мандуулсныхаа хариуд та нар ямар гисгэл цэрлэг хүртгээ одоо баг багаар ойлгож эхэлнэ. Гівгэнт тэнгэр нурах мэд таануудыг хүний яснаас гадуур зам руу амьдад чинь шидээд өгсөн хойно чинь сүнс чинь зүгээр л цунамигийн эд өлгийн зүйл болно. Чи байн хаяаныг ирж их газрыг нүдэж буцаж байдаг далайн цунамигийн көөс болж үлдэнэ. Ийм учраас би та бүхнийг сэтгэхгүй шинчилхий. Энэ 900 бол сэтгэхгүй нэрнэ. 3 дахь мянган бол 3 хэмжээст арга бэлэг болоод одоо цааш явахгүй. Тарих оюун сэтгэхгүй. Хэн өнөөдөр сэтгэж чадна, тэр амьдрч чадна. Хэн гэрүүл маргаан зодоон бие үнэлэх, дуу урдах, дээрэмдэх, хулгайлах, муу хэлэх, гэрүүл хийх, бусдыг үзэн ядах. Тийм. Вирусын амьдралаар амьдрна уу? Тэр үрд ölüm вирус бол. Бид одоо
цар тахлыг дэлхийд дахин тусдах ажиллагааг хийн. Тэрнийг өдөөгчд болвол тангадаад. Та нарын энэ бойлоод байгаа бөөгийн сүнснүүд бүгд устгах сүнснүүд. Жүүжин тавиад байгаа чинь бүгд вирус, бактери, цар тахлын хүчин зүйлүүд. Тэрнээ ирж та нарыг өвчлүүлээд байгаа юм. Та нарын биед орж идэлж, бугалж, аваад, алчхаад гараад дахиад өөр хүний үед ам хамраар орж өвчлүүлээд байгаа. Кис жирдэг өвчин бол одоо яг юу болохыг, яаж тэрнийг хийсгэж авчирдаг процессыг би ярьж байна. Энэ бол харын бөө, шарын дам хоёр өвчин завлан цар тахлыг өдөрдөн дуудан авчирж тангадуудыг устгах сайн дурын ажиллагааг хийдэг. За юм байна. Тийм учраас та нар намайг үзэн ядах хэрэггүй. Би зүгээр л дэг журам тогтоох үүрэгтэй. Дэлхийд дахинд Монгол хэмээх үг тэргүүн дээд оройд нь байлгаж дэлхийд дахинд ганц халахыг хавтгаадаж биш. Тэр Испани, Франц, Чехд, Унгарт, Германит, Грект, Арабын хойгт, Америкт, Апалачи хойг дээд нуур. Тэгээд тэр горимт хүн төрлөختөн амьдрах, эс амьдрал сүрэлт ажиллагааг л удирдна. Баянга. Баяртай.